хин бэ? Аль нь юм бэ? Би тэг одоо буруу уншаад байгаа юм болов? Цэгийг бод. Биш цэгээс өөр дахиад нэг хүн байгаа хөөхгүй. Азаргаараа дундаа сагсам халуун тонжоо аймгийн багчууд дундаас. За өдөр минь хүргээ манайха яг одоо би мэдчлэг авах хүмүүс минь урд явж байна. Тэгээд Ховд аймгийн цэцэг сумаас аймгийн авраг малчны шагналаа маргааш гардаж авах гэж байгаа нэг ах зөөрийг бүрсэн ах нь баярлуулж байгаа. Тэгээ одоо машинаас буугаад шууд уулзаад хүрхий заяа. Ямар хөө мэдчлэг болох нь хамт байгаарэ. За ах зөөр маань энэ гэрээ зогссон байна. Сайн байцгаана уу? 3 минут гадаа уулзчихлаа. Оруулаа энд зогсчих тэхүү. Таарт баригдахгүй гэдээ нэлийн хичээдээ тэгээ угаасаа баригдчихлаа шүү дээ. Одоо бутаа сум руугаа явах гэж байна уу? За угаасаа ингэж байх юм. За баяр хүргье гэ таарыг минь баярлуулаад өгөөрэй гэд манад хандсан. Манайх болохоор нандин өгүүлэх шүлэг мэдчилгээгээд мэдчилгээ дамжуулдаг пэйж өгдөг байхгүй юу? Тэгээд энэ бэлгүүдийг хургуулсан. За ихчтэй энэ бэлгийг яг гарах гэж байгаа гарахаас өмнө намайг за энийг танд. За тэгээ болоогүй. Манайх болохоор захилтай мэдчилгээ дамжуулдаг. Тэгээд таяр маань одоо энэ бэлгүүдийг хинээс ирүүлсэн байх гэж бодож байна юу? Цэгийг дагаад цэгийг юм. Би харин баригдсан тий. Та сонссон уу? Хоорондоо ярьсан баг тий. 12-нд аймгийн авраг. Нүгэлэр хатчих гэж байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Ховд аймгийн цэцэг сумын хажинг багийн малчин Мөрбаатар ахынхаа гэр бүлд, Мөрбаатар дүүгийнхаа гэр бүлд энэхүү бэлгийг хургуулж байна. Сайхан мэдээ дуулган ах дүү, үе удам нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй хөдөлмөрч дүү Төмөрбаатар мөнхтгийа нартаа олон жилийн уйггүй хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн аймгийн авраг малчин болж ингэрээ нэлаах гэж байгаад халуун баяр хүргье гэсэн. Таяр минь хэдэн жил мал малж байна? 16 он. Ох ямар гоё юм бэ. Тэгээд таяр минь ёстой л 20 хэдтэйгээсээ эхлэн мал маллаж дөрвөн улирлын алинд ч амьдралын замаасаа хазаалгүй хууштай хөдөлмөрлөж яваа. 3 сайхан үрсийн аав ээж болон амьдарч яваа. Ахт нь үнэхээр их том мад жаргал байдаг шүү гэсэн. Тэр хэм бахан. Хэм бэ? Хин бэ? Аль нь юм бэ? Айлыг хэд дэх хүүхдийн та? Яли 2 дахь. Дээр нэг. За. Би тэг одоо буруу уншаад байгаа юм болов? Цэгийг бод. Биш цэгээс өөр дахиад нэг хүн байгаа хөөхгүй. За тэгвэл уншчи. За. Одоо тэгтэл аймгийн авраг малчин болж бүр их магнаа тэнэлгэж байгаа талархан сууж байна. Цаашдаа мал сүргэн түн бумаар зэн үржиж хошой авраг бүр улсын авраг малчин болоорой гэж та хоёртоо өрөөж байна. Эрүүлэн аз жаргал амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье. Заяа замд тэгш байж олон хаврын төлөөр баяжаарай. Замнаж зураах амьдралын тойрогтой 60-60-аар жарган суугаарай. Уурал суусан хайлан ах нь дүү нараа түшээд амгалан байдаг шүү. Буянтаа ичи аавынхаа нэрийг өндөрт өргөж тэнүүн байгаад талархлаа. Дараа нь асууя ойлаа. Хөдөлмөрч 2 дүүгээ хүндэтгсэн Ховд аймгийн цэцэг суманд суугаа ах лавг болон хүргэн аз жаргал цэцэг жаргалд нараас ирүүлж байгаа. Манай дүү манай ах. Таны ах нар байна уу? Таны ах нар байна уу? Тэгэхээр хадам талаас нь ирүүлж байгаа юм байна шүү дээ. Энэ захидлыг ахаад танд үгүй. За. Ерөөсө төсөөлөг хүнээс ирүү. Хоолой мэдэн дуулах дуутай холдох тусмаа санах нутагтай Ямар цогцолтой тийм Таны талын төрлийг бодсон. Би бас тэгж бодсон. Яна том ахаа. Одоо зориулж юу гэж хэлмээр энэ таад. Баярлалаа гэж хэлээ ахта. Ахта баярлалаа. Дүүнэртээ бас баярлалаа. Хайртай шүүл гэж хэлээ та. Та хадам ахтай зориулж юу гэж. За хадам ахтаа баярлалаа.
Дүүнэртээ маш их баярлалаа. Гинти байж чадлаа. Ямар өгүүлэх гэж байгаа юм бэ? Тэсэж шилэг барьна гэж мэдсэнгүй явлаа шүү дээ. Бид тэр чи өглөө орж ирэл явсаар байтал. Цагаан чууж амжаагүй л явна усахгүй. Амьдралд наад жаргал хамгийн сайн Зараа. За баярлалаа. Тэгээ та хоёр гоё шагналаа гардаж авчаад надад зураг явуулаарай. За цэцэг жаргалтай холбогдож байгаа. Тэгээ би гоё зургийг тавьж өгнө заа. За баярлалаа. Одоо бид гурийн зургийг авч өгөрөө. Гэсэн ажлын өндөр амжилтсан. Баярлалаа гэж. Хийх бүтэхийн гэгэн хүсэлэнтэй